За би их мэрэгжлийн юмд нэг санал хэлж чадахгүй. Зүгээр нөгөө хуулийн этгээдийн хэлбэр түүнийг дагсан засаглалын асуудлаа та нар сайн бодсон уу гэдэг дээр л хэлэх гэж байна. Өөрөөр хэлэх юм бол за иргэний хуулийн ашигын төлөө бус хуулийн этгээдийн төрөл дээр за сан холбоо хоршоо байж байгаа. За хоршооны асуудал бол бас бусад орны практик төр ч гэсэн маргаантай. Энийг ашигын төлөө болох уу, ашигын төлөө бус болох уу гэдэг маргаантай л яваад байгаа. За энэ хуулийн этгээдийн хэлбэр талаас засаглал яригддаг, энийг дагсан эрсдлийг хуваарлах онол яригдчих байгаа. Гэтэл та нар өнөөдөр хадгалан зээлийн оршоог өргөжүүлээд бусад төрлийн санхүүгийн үйлчлэгээ үзүүлдэг тийм юм л орох гэж байна л да. Тэгээ хоршооны асуудал маань зөвхөн гишүүдтэй үйлчлэх ёстой. Тэгээд ийм байж хахад энийг бас ингэж хит бас өргөжүүлэх гэж байгаа нь зөв. Хоёрдугаарт ерөн зүгээр энэ хадгалан зээлийн оршооны асуудал энэ одоо юу гэдэг нь хяналт за энд оролцож байгаа иргэдийн маань бас санхүүгийн боловсрол гэдэг юм уу энэ зүйлээсээ болоод зарим зүйлүүд бол бусдын өмнөөс хариуцлах хүлээлгэх хэмжээнд бас очиж байгаа зүйлүүд бас сонсогдоод байгаа байхгүй очоод байгаа. Тэгэхээр ийм зүйлүүдийг бас анхаарч энийг шийдсэн юм уу? Ерөн зүгээр ашигын төлөө бус хуулийн этгээдэд орж байгаа энээсээ дагах гэдэг ийм олон төрлийн үйлчлэгийг үзүүлэх ийм одоо зах зээлийн гэдэг юм өнөө маргаашийн тийм хэрэгцээ юу үсээд байгаа вэ? Энэ бусад яг мэрэгжлийн оролцогч буюу банк санхүү бол банк руугаа л орж имээр энэ мөнгүүд. Миний ойлголтоор сүүлийн үед бол янз бүрийн мөнгүүд энэ хадгалан зээлийн оршоо нэрээр ороод эн чинь улан бар банк шиг болоод байгаа юм билээ шүү. Тэгээ их усүрүүд нэг тийм ойлгомжгүй. Тэгэхээр энэ зүйлүүдийг сайн бодсон юм уу? Янз бүрийн байдлаар нөгөө мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх буюу ФАТФ-ийн энэ асуудал дээрх энэ шаардлагыг одоо хангаж хяналт тавих энэ нөхцөл байдлаасаа ч гэсэн ер нь асуудлуудаа тооцож байгаа юу? Ийм байна. Тэгээд асуудлууд бас сөрөг юмч байдаг шүү дээ. Ашигын төлөө бос учраас зах зээл дээр яг нөгөө мөнгө осгож ч юм уу зээл авахаас эхлэх хүндрэлтэй байдаг. Тэгвэл ингээ бодлогын зээлүүдэд хамрагддаг. Эсвэл тодорхой яг энэ хадгалан зээлийн оролцогчид хувиа оруулаад ингээ явж байгаа. Энэ зэрэгээс бодоход уг нь одоо ингэж одоо өргөжүүлэх цаг үе муу юм уу? Би энийг бол одоо бас жоох ойлгож өгөхгүй л байна л да. Санал хэлв. За хариулт байгаа юу? Санал хэлв. За хариулт 4 номер. За сайн зориг гишүүний асуултанд хариулъя. Санхүүгийн оршооны тухай хуулийн төслийг боловсруулахад бол дэлхийн хадгалан зээлийн оршуудын холбооноос баталсан хадгалан зээлийн оршооны загвар хуулийг бол ашигласан ба хадгалан зээлийн оршооны салбар бусад санхүүгийн салбараас ялгаатай нь хөдөлгөөн хэлбэрээр явдаг. Төвшөнд улс орны төвшөнд, бүсийн төвшөнд, дэлхийн төвшөнд нэг дээвэр байгууллагад орвол зангиддаг. Тэр байгууллагуудаас нь бол зарчмууд болон загвар хуулийг батлаад улс орнууд өөрийн хуулиар шинжлэхдээ бол тэр загвар хуулинд орсон шин зохицуултуудыг бол ашиглаж салбараа бол хөгжүүлж явдаг. Яг энэ дэлхийн хадгалан зээлийн оршуудын холбооноос баталсан сүүлийн загвар хуулийн хүрээнд бид нэр хуулийн төслөө бол бичиж боловсруулсан байгаа. Тэгэхээр бол ерөнхийдөө хадгалан зээлийн хоршоон дээр эрхэлж болдог үйл ажиллагаанууд ямар байдیں, ямар зарчим тавигддیں, удирдлага нь ямар байдیں, засаглалын тогтолцоо нь ямар байдیں гэдэг талаас нь бол хуулийн төсөлд бол тусгасан байгаа. Засаглалын хувьд үзэх юм бол бүх гишүүдийн хурал, хяналтын зөвлөл, тэргүүлэгчдийн зөвлөл, зээлийн хороо болон ажлын алба гэсэн бүтцэд бол хадгалан зээлийн хоршоод бол хуваарлагдаж ажилладаг. Энэ дээр бол тодорхой шалгууруудыг тавьдаг. Мэргэжил боловсролын болон давтамжийн хувьд хэдэн сонгуулаа яаж хийх үү, бүх гишүүдийн хурлаараа яаж тэрийгэ томилох уу гэд бүх зохицуултууд нь наривчсан байдлаар бол хуулийн төсөлд тусгагдсан байгаа. За өөрийн төвөгч нэмж хариулъя. За сайн зориг гишүүний ярьж байгаа санхүүгийн боловсрол багтаагаас болоод хяналт суулууд байдгаас болоод эрсдэл үүсдэг. Янз бүрийн мөнгөч одоо орж гарч байгаа үүсэхгүй гэдэг бол үнэ. Өнөөдөр байгаа нөхцөл байдал юм л байна. Тийм ч учраас харин олон улсын жишгтэй нийцүүлж санхүүгийн хоршооны гишүүдийг чадваржуулах, санхүүгийн хувьд одоо бас энэ хоршооны үйл ажиллагааг аваад явчих хэмжээнд бэлтгэх, хяналтын тогтолцоог бүрдүүлэх
давхар даатгалын давхар хамгаалтын системийг бэхжүүлэх үүднээс энэ хуулийн зохицуултыг оруулж байгаа. Энэ хуулийн хэрэгжих хугацаа дагаж мөрдөх журмын хуулиараа хугацаатай байна. Тухайлх юм бол дээвэр байгууллагын заалт гэхэд 29 оноос эхэлж хэрэгжинэ. Тодорхой хугацаагаар одоо сунгаж байгаа. Үндсэн үйл ажиллагаа нь бол хадгаламж зээлийн үйл ажиллагаа. Нэмэлтээр орох 3 үйл ажиллагаа бол энэ бэхжээд хадгаламж зээлийн оршоод чадварчаад ирэхээр нэмэлт үйл ажиллагаа явуулах боломжийг бас нээж өгч байгаа. Богино хугацаагаар биш урт хугацаанд төлөвлөж харж байгаа гэсэн үг. Сайн зэрэг гишүүн тодруулсан. За хариултуудыг авлаа. Тэгээд бас анхаарна үзье. Ерөн зүгээр хадгалам зээлийн оршооноос бусад төрлийн хадгалам зээлийн оршооч аль эзийн дээвэр холбоотой болцсон. Энэ дээвэр холбоонд нь орж гарах нь бас хүндрэлтэй билээ шүү. Яг хэсэг хүмүүс бадцсан. Энэ хүмүүсийн нөгөө аж ахуй эрхлэх үйл ажиллагаан дээр хориг саад болоод байгаа тохиолдол сонсогдоод байл. Энэ гишүүнчлэлээр авахд хүртэл процесс нь ил тод бус удаашралтай. Яг ийм юм болгоод хувирчихвэ. Тэгээ бусад орнууд бол өөрсдийн нөгөө ажлын байр олноор хадгалдаг тэр салбар дээр энэ хадгалын зүйн оршооны бодлогыг уялдуулдаг байхгүй. Тайланд жишээ нь зөвхөн хүнс гэдэг юм аялал жуулчлалын дээр л дэмжлэгийг тэр чиглэл рүү явдаг хадгалын зүйн илүү дэмжиж явах жишээ нь. Тэгэхээр ерөн зүгээр бид сайн бодохгүй бол ингээд маш олон зүгээр санхүүгийн дараа нь эрсдлүүд болон энийг дагсан одоо хохирогчд янз бүрийн болчихъя дээ гэдэг зүйлүүд байна. Тэгээд энэ дээр бас одоо бодолцож явахгүй бол бидэд бас гашуун сургамжууд биш шүү. Тэгээд энэ суур асуудал буюу иргэний хуулийн суур асуудалтай уялдуулж байгаа учраас ажлын хэсэг энтрээ сайн бас. За саналыг хүлээж авлаа. За миний хувьд бол энэ хуулийг бол дэмжиж байгаа.